Ер нь бол засгийн газрын төрийн улсын хурлын үндсэн үүрэг бол иргэдэд яаж сайхан амьдруулах уу, тэдний амьдрах хүчийг яаж сайжруулах уу, худалдаа авалтыг яаж нэмэгдүүлэх үү, мөнгөний ханшны уналтыг хэрхэн хамгаалах уу, иргэдийн бодит орлого хэрхэн нэмэгдэх үү, дундаж орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг л үндсэн чиглэл одоо зорилготой юм байна шүү дээ. Тэр зүуднээс энэ хуулийн төслийг бол дэмжиж одоо гар үсч турсан хүмүүсийн нэг. Татрын ачааллыг бууруулах, иргэдийн бодит орлогыг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах, тэдний бодит орлогыг нэмэгдүүлэх, эргээд зах зээлд мөрөнгө олж нийлүүлэх ийм бодлогыг болон улсын хурлын газар хийх ёстой маа. Харамсалтай нь өнөөдөр бид нар татрын талаар ганц ч ухаан хийгээгүй 2 жил боллоо. Өнгөрсөн хугацаанд 2016 оноос хойш дахиад дэлхийд татвар нэмэхгүй гэж амлаж гарч ирсэн Монгол Ардын нам 11 төрлийн татвар нэмсэн. Энэ нь иргэдийн халааснаас шууд авч байгаа мөнгө. Өнөөдөр инфляц ингээд 11% хүрчлээ. 11% гэдэг бол та бидний халаасанд байгаа 100 мянган төгрөгийн 11 мянгаыг төр буруу бодлогын хүрнэс дээрэндэж гин гэсэн үг. Худалдаа авах чадвар руу халдж гин гэсэн үг. Харманаас нь шууд авч гин гэсэн үг. Тэгээ бид нар яаж жижиг дунд үйлдвэрийн бизнес эрхлэгчээ дэмжих үү? Яаж анхан шатны бизнес эрхлэгчээ дэмжих үү? Яаж тэр одоо нэгээс үсгийн ажилтнтай байгаа 80 эдэн мянган компани үйл ажиллагааг 10-аас 20 ажилтнтай болох уу? Яаж 20-оос 30 ажилтнтай болох уу гэдэг ийм бодлого үг нь ярих хэрэгтэй. Тэрнээс яаж байгаа бүгдээс нь бүх татвар шимтгэл хураамж нөхөн торгуул инфляц за тэгээд ямар нэгэн төрийн дарамт авилгал гэдэг ингээд авч болох бүх төв нь яаж авч болох уу гэдэг ийм бодлоготой байж болохгүй л дээ. Өнөөдрийн нийгмийн бухимдал юу болоод байгаа вэ гэхээр авилгал хэрэгс хэтэрснийг авилгал авж байгаа мөнгө нь саяар байж байгаа тэр бумаар дараа нь их найдаар ярьдаг болсныг зүгээр нэг танаа намын урган даргын гэрийн сефнес 7.4 тэрбум төгрөг олддог болсныг шүүмжил бухимдаад байгаа шин. Ийм нөхцөл байдлууд олон болоод тэр хүн татварлахыг хүсэхгүй байгаа. Олж байгаа орлогоосоо ихэнх юм татвар төлөөд ирэхээр ахуй амьдралд нь хүрэхгүй бол хүн татвар төлөх сонирхол болоод. Татвар төлөх сонирхол болоод ирэхээр далд эдийн засаг бий болоод. Бэлнээр авчий гэдэг ч юм уу, үйл ажиллагааны зардал болгоо гаргачихъя гэдэг ч юм уу. Тэр хүнд өнөөдөр хэмнэгдэж байгаа 100 мянган төгрөг их мөнгө байхгүй юу та? Өнөөдөр магадгүй энэ сууж байгаа хүмүүс нэг инфляцийн 11% нөлөөлөлийг бол ойлгохгүй мэдрэхгүй шүү дээ. Хамгийн бага цалин авж байгаа, хамгийн бага цоохоо ажилтнтай компанид ажиллаж байгаа дундад цалин 1.8 сая төгрөг тэр хүмүүс инфляцийн нөлөөг энд байгаа хүмүүсээс 5 дахин илүү мэдэрнэ. 5 дахин илүү зовно. Өмнө нь 5 талх авдаг байсан бол энэ дугуймс 5 дахин авдагаараа л авна. Тэднэрт нөлөөлөл байхгүй. Харин баг дунд орлоготой иргэд 5 талх 3 болгоно. Инфляцийн нөлөө чи ийм байхгүй юу? Тухайн орлогын албан төр 1% бууруулахад дотоодын нийт бүтээгдэхүүн эхний үйлрэлтээ 1.4%-аар 3 дахь үйлрэлтээ 1.8%-аар өссөн гэдэг юм олуулсан судалгаа байна сая дэлхийдээ дурдчихна. Өнөөдөр манай дотоодын нийт бүтээгдэхүүн 90 их 80 ойролцоогоор. За 88 89 90 их 80-гээ бодоход нийт дотоодын нийт бүтээгдэхүүн чинь 65 орчим их 80 төгрөгийг иргэдийн шууд цалин болон тэтгэр шууд орлогоос авж байгаа худалдаа авалтаас үүсэж байгаа шүү дээ. Худалдаа авалтаас үүсэж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн баггүй юу? Нийт дотоодын нийт бүтээгдэхүүн чинь бараг 65 их 80 нь. Хэрвээ хүн амын орлогын албан төр 1% болоо бууруулах юм бол иргэдэд үлдэж байгаа бодит орлого нь зах зээлд шууд нийлүүлэгдэнэ. Хаа нэгт алга болохгүй. Хэн нэгэн даргын халаасанд очихгүй. Хэн нэгэн даргын тансаг хэрэглээнд очихгүй. Хэн нэгэн хүний өмнөөс боломжийг хулгайлах юм очихгүй. Шууд зах зээлд нийлүүлэгдэнэ. Буюу дотоодын нийт бүтээгдэхүүн чинь тэлнэ гэсэн үг.